За өнгөрсөн 2 жил хүрэхгүй хугацаанд бас их хурлын 3 дахь дарга ажиллаж байна. 3 дахь ерөнхий сайд ажиллаж байна. Тэгээ хурлын төвшин засгийн газрын төвшөнд бас нэлээд өөрчлөлт гараад байгаа учраас бас олон хуулийн төслүүд эргүүлж татагдаж ажлын хэсгийн шинээр байгуулагдаад ингээ байнгын ороод дээр бол нэлээд их одоо хуулиудын ачаал гэх юм уу дарааллууд үүссэн. Их хурлын гишүүдээс өргөн барьсан хуулиуд бол их ачаалтайгаар явж байгаа. За тэгээд хүний хөгжил нэгэн бодлогын байнгын орон дээр бол бид нар энэ өнгөрсөн 5 дугаар сард эрхтэй эдийн шилжүүлэн суулгах тухай хуулийг бас эцсийн хурлаар хэлэлцүүлж батлуулсан. Энэ хууль маань бас 2 парламентын хугацаанд 6 жил үлээгдэжсэн хууль. За амьд донор болон амьгүй донорыг бас тодорхой өндөр стандарт нөхцөлийн дагуу зөвшөөрлийнхэн дагуу одоо эд эсийг шилжүүлэн суулгахтай холбоотой нарийн зохицуултуудыг зааж өгсөн. Одоо Монгол улсад бас энэ зохицуулт нарийн бах угаас болж Монгол улсын иргэд бас гадагшаа явж өндөр өртөгтөө ийм хаалгаанд орох ийм нөхцлүүд байсан асуудлуудыг нэг зохицуулж бас стандарт үйлчлэгний чанар зэргийг бол тодорхой болгож өгсөн. За хоёрт энийгээ дагаад бол цусны донорын тухай хууль бас батлагдлаа өнгөрсөн 5 сард. За сая бол бид нар бас олон хүүхэд төрүүлж өсгсөн ээжүүдийн хуулийн дээр бас нэг наснаас дээш өсгсөн хүүхдүүдийг одонтой ээжүүдийг тооцдог байсан. Нэг нас хүртэл гэсэн заалтыг, нэг наснаас дээш гэсэн заалтыг хүртэл гэж зохицуулт хийж өгсөн. Ингэснээр бас Монгол улсын хүн ам өсөх энэ хүн ам зүйн бодлогод бас чухал нөлөөтэй. Бас ээжүүдийн бас тэр хүүхдэд төрүүлж өсгөх тэр хөдөлмөрийг бас тодорхой хэмжээнд үнэлсэн юм зохицуултууд орж ирсэн. За яг одоо ингээд цааш эрчимтэй хэрэгжиж байгаа хуулиуд бол тамхины хяналтын тухай хууль өнгөрсөн 2025 оны 9 сарын 19-нд одоо их хурлд өргөн барьсан боловч одоо бол хилцэгдэхгүй байгаа. Ажлын хэсэг нь гарцаа ажиллаж байгаа. За энэ 7 хоногийн байнгын орооны маргаашийн байнгын орооны хурлаар одоо их хурлын чуулганаар ороод хилцэгдээд явна. Энэ бол бас өсвөр насны хүүхдүүд сургуулийн орчиндхийн тамхитай асуудлуудыг бас хэн зохицуулах тухай нарийн зохицуултуудтай онцгой албан татвар зэрэг тавьж байгаа ийм хуулиуд байгаа. За ингээд манай байнгын орон дээр бол эрүүл мэнд, боловсрол, соёл, нийгэм хамгааллын 4 чиглэлийн чухал хуулиуд бол энэ хаврын чуулганаар хилцэгдэж тодорхой үе шатууд нь зарим батлагдаа, зарим нь үе шатууд нь хэлцүүлүүд нь хийгдээд явахаар хүлээгдэж байна. Энэ дээр бол нэмэлт тэтгэврийн тухай хууль, нийгмийн даатгалын ерөнхий тухай хууль, хүүхдийн хөгжлийг дэмжих тухай хууль, за эмнэлгийн ажилтнуудын үйлчлэгийн тухай хууль гэдэг олон их хурлын гишүүдийн бас өргөн барьсан хуулиудыг хэлэлцээ тодорхой үе шатууд нь ингээд шахаад явахаар ажлууд процессууд нь явж байгаа. Ер нь чуулган зарцуулгаас өмнө ер нь хичнээн төрлийн хуулийн төслүүдийг бас оруулж батлуулах төлөвлөгөөтэй байгаа бол. За манай байнгын орон дээр бол 10-аад хууль тодорхой үе шатанд хилцэгдээд явахаар ингээд хилцээд байнгын орон дээр хилцээд байнгын ороноос цаашаа чуулган руугаа оруулаад явж байгаа. Тэгэхээр энэ 10 хуулиас бол 2-3 хууль нь бол хилцэгдээд эцсийн байдлаар батлагдах боломжтой байгаа. Чинь бас хуульч нөгөө цагалбартай учраас яг тэр хилцүүлэг хооронд 7 хоног тэгээд нэгдүгээр хилцүүлгээс хавлаад эцсийн хилцүүлэг хүртэл 4-5 удаа хилцүүлэг явдаг учраас энэ хугацаанд батлагдаад явах юм боломж нь бол бүрдсэн явж байгаа гэсэн. Тэгэхээр бас яг одоогийн байдлаар бол засгийн газраас улсын хурлд бас яаралтай гормоор өргөн мэдүүлсэн бас хэдэн хуулийн нэг нь бол бизнесийн эрх чөлөөний тухай хангалтч хууль явж байгаа. Тэгэхээр энэ хуулийн төслөөр та бас яг гишүүний хувьд ер нь ямар байр суурьтай хандж байгаа. Нөгөөдгөр энэ хууль бас яаралтай гормоор өргөн баригдсанараа Монголын нийгмийн эдийн засгт үзүүлэх эерэг нөлөөлөл хүлээлт бас юу байж болох вэ? За энэ хууль бол анхдагч хууль учраас яг үндсэн гол 2 том хуулинд бол өөрчлөлт орж байгаа. Нэгт бол хөрөнгө оруулалтын хууль буюу хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалсан нарийн зохицуултуудыг хөрөнгө оруулалтыг дэмжсэн зохицуултууд орж байгаа. Хоёрт яг бизнесийн байгууллагууд тулгардаг зөвшөөрлийн асуудлуудыг олон удаа дамжлагтаа дахин давтаа авдаг зөвшөөрлийн асуудлуудыг цэгцэлж хүн сурталыг багасгасан. За бизнес эрхлэлд ээлтэй болгож байгаа нөхцлүүдийг зохицуулж өгсөн энэ заалтууд орсон байж байгаа. Дээр нь дагаад үүнийгээ дагаад 100 орчим хуулинд өөрчлөлтүүд орж байгаа. Тэр гол харах юм бол ерөөсөө төр одоо бизнесээ дэмжих зорилготой бизнес эрхэлж байгаа хувийн хвшлүүдийнхаа ачаа дарамтыг бууруулах зорилготой ийм хуулийн зохицуултууд орсон. Тэр хаврын чуулганаар өргөн баригдана. За үүнийгээ дагаад бас энэ хувийн хвшил эдийн засгт хувийн хвшил оролцоог нэмэгдүүлэх зорилготойгоор татврын багц хууль сүүлийн 2 жил 3 дахь удаага ажлын хэсэг гарч ажилласан. За их хурлаас. За би бол 3 ажлын хэсэг 3 хүнднээс ажилласан. За татврын багц хуулийн дээр бол гол юм бол ард иргэд аж ахуйн нэгжийн татврын дарамт ачааг бууруулъя. Ингэснээр бас яг айл өрх ялангуяа хөдөлмөрлөж байгаа хүмүүсийн бодит орлого нэмэгдэх нь боломжийг бүрдүүлэх дээр онцгой анхаарч ажилласан. Энэ юу гэсэн үг вэ гэхээр яг хөдөлмөрлөж байгаа иргэд буюу ажил хийж байгаа хүмүүсийнхаа татврыг нь багасгахыг гар дээр авч байгаа цалинг нь нэмэгдүүлье. Ийм зорилгын хүрээнд бол хувь хүний орлогын албан татврын татварыг бол үе шаттайгаар бууруулсан. Тухайлбал 0-оос 792 мянга хүртэл бол тэг куб байхаар 792 мянгаас 2 сая хүртэл бол 1 куб байхаар
Ингэснээр бол одоо ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүн болгон бүх ямар ч цалинтай хүн байсан гар дээр ирж байгаа цалин сард 200 мянгаар жилд 2.4 сая төгрөгөөр ингээд өсөж байгаа гэсэн. Нөгөө талдаа бол аж ахуйн нэгжүүдээр бол аж ахуйн нэгжийн орлогын хөндлөрийн хөнгөлтүүд чөлөөлтүүд орж ирж байна. 1% жижигдэн бизнесүүдээр бол хэлбэршүүлсэн байдлаар 1% тайлгнадаг буюу 1 тэрбум хүртэл борлуулалтаа аж ахуйн нэгжүүд 90% татврын буцаа алгалтыг авдаг байсан бол энэний хамрах хүрээ цар хүрээг нэмэгдүүлэх зорилготойгоор 1 тэрбумын 2.5 тэрбум болж нэмэгдүүлсэн. Ингэснээр бас 80 гаруй аж ахуйн мянган аж ахуйн нэгжүүд энэ татврын төрөлд хамрагдаж ойролцоогоор бас нэг 180 орчим тэрбум төгрөгийн татврын хөлчлөлт эдлэн хувь хүний орлогын өнтөр дээр бол нийтдээ сая мянган татвар төлж байгаа. Энэ бол жинхэнэ 9 татврын хөлчлөлт эдлэн. Нөгөө төр 400 сая болгоод нэмэгдүүлж байгаа. Ингэснээр бас жижигдэн бизнесүүдийн дэмжихийн бодлогод болж байгаа. За мөн аж ахуйн нэгжүүдийн гаднаас импортлолт оруулж ирж байгаа бараа бүтээгдэхүүнээ гайл дээр шууд мэдүүлээд татварлах үүрэг үүсдэг нөөтийн. Энийг бол 2 сарын хугацаанд буюу хойшлуулж өгж байгаа нь бас бүтээгдэхүүнээ борлуулад тодорхой мөнгө урсгалтай болсныхаа дараа татварлахын боломжийг дэмжиж өгч байгаа. За хоол бас нэг зүйл нь одоо шууд одоо хувийн хвшлүүдийг татврын өрийг барагдуулах зорилгоор дансыг хагаад дансанд байгаа бүх орлогын 100% одоо улс татврын байгууллага татаж авдаг байсан бол энийг тухайн байгууллага үйл ажиллагаа онцлог харж байгаа хамгийн дээдлэн 70% татаж авч багадаа 30% дансанд үлдээж энүүгээрээ тухайн аж ахуйн нэгж үйл ажиллагаагаас хэвээ явуулахын боломжийг бүрдүүлж байгаа гэдэг. Иймэрхүү байдлаар бол хувийн хвшилд бас ээлтэй их чухал зүйлүүд ард иргэдэд бас ээлтэй чухал зүйлүүд орсон. Энүүгээр томоор нь харах юм бол нийтдээ 2.5 их найд төгрөгийн татврын хөнгөлөлтийг аж ахуйн нэгж ард иргэдийн нуруунд дээрээс авч хийж байгаа. Энэ хэмжээгээр айл өрхөө орлого өснө аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа өргөжих юм боломж бүрдэж байгаа гэж ойлгож байна. Нөгөөдгөр бас яг олон нийтийн анхаарлын төвд байгаа нэг өнцөг бол төсөвтэй холбоотой асуудал байгаа. Тэгэхээр төсөв бас энэ жил тодтгол бол зайлшгүй хийгдэх болж байна гэсэн нэг ийм өнцөг байр суурийг мэрэгжлийн эдийн засгийн хувьд ч гэсэн бас илэрхийлээд байна л да. Тэгэхээр энэ тал дээр ер нь энэ хэр бодиттой байгаа бол таавс энэ дээр ер нь ямар байр суурь байгаа ер нь ээлжид бусаар хуралдаж бараг төсөв тодтох шаардлага үүсгэр байна. За төсвийн асуудал бол төсөв тодтоход бол тодорхой хуулийн нөхцлүүд шаардлагууд бүрдэж орлого хэмжээгээр тасалдах ч байд юм уу да. Бүрдээ төсөв тодтох асуудлыг бол засгийн газар оруулж ирдэг. Тэгэхээр одоогоор засгийн газар бол нөхцөл бүрдээгүй гэж өөрсдөө үзэж байгаа. Тэгэхдээ их хурлын одоо гишүүдийн гэдэг юм хувь одоо гишүүнийхээ зүгээс харах юм бол тухайлбал одоо багш ажилтнуудын цалинг нэмэгдүүлэх асуудлыг өнгөрсөн 25 онд батлахдаа 26 оны төсөвдөр бол тухайлбал нэг дунджаар 30 орчим хувиар нэмэгдүүлэхээр тавьсан ч одоо засгийн газраас боловсролын сайд нь санал оруулад энийг бол өшөө илүү нэмэгдүүлэх юм шийдвэр гаргаад өөрөөр хэлбэл оны сүүлийн улиралд олох цалингаа уршин татаад олгоод явцсан байж байгаа. Тэгэхээр энэ төсвийг тодтохгүй бол их хурлын бүрийн эрх засгийн газар тодорхой хэмжээгээр одоо халдаад өргөжлөө шийдвэр гаргацсан явж байгаа учраас яаралтаа оруулж ирэх төсөв тодтохгүй бол одоо 9 сараас эхлээд одоо тухайлбал боловсролын салбарын 90 гаруй мянган ажилтнуудын цалин олгох их үүсвэргүй болж эхэлнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл батлагдсан төсвөө өргөжлөд хэрэгжилж байгаа байхгүй. Гэх мэтчлэн бас хэд хэдэн тодорхой асуудлууд байгаа учраас засгийн газраас бол төсвөө бол уг нь бол хаврын жилгүүнд оруулж ирэх болов гэсэн үлээлттэй байсан боловч одоогоор бол өргөн бариагүй хилцүүлэг ингээ явж байна. Нөгөөдгөр бас засгийн газрын зүгээс сая орон сууцны төрөлдсөн банкыг байгуулах тухай хуулийн нөхцөлийг өргөн бариад байгаа шүү дээ. Тэгэхээр энэ тал дээр та бас ямар бодолтой? За ер нь бол энэ ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, за мөн орон сууцчлуулахдаа орон сууцны үнийг тогтвортой байлгах энэ бодлогын хүрээнд бол засгийн газраас өргөн барьж байгаа бодлого чиглэл юм билээ. Гэхдээ манай Монгол улсад төр ялангуяа өөрөө оролцоод тусгайлсан банк байгуулад энэ орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлнэ, үнийг доктортой ойлгоно гэдээ явдаг бол буруу чиг хандлага гэж харж байгаа. Томороо бол тухайлбал өнгөрсөн хугацаанд хөгжлийн банк гэдэг байгууллагыг байгуулад за импортыг орлох, экспортыг дэмжих томоохон төслүүдийг бий болгоно гэсэн үндэсний хэмжээний том дэд бүтцийн төслүүд буюу төмөр зам, за эрчим хүчний дэд бүтцүүдийг одоо санхүүжүүлж шийдвэрлэнэ гэсэн. Энэ чиглэлд бол хөрөнгө оруулалтууд бодиттой хийгдэж энэ асуудлуудаа шийдэг. Өнөөдөр ч эрчим хүчний салбар хүнд байдалтай байж байгаа. Жишээтэй. За төрийн банк ялангуяа жижигдэн бизнесүүд айл өрхийн орлогыг хамгаалах чиглэлд одоо энэ бичил бизнесүүдийг дэмжих зээлүүд өгнөгөө төрийн банкыг бас хувийн хвшилт байж хахад нь одоо бета мөлж байгаа төр авч ирсэн. Гэтэл өнөөдөр яг тэр чиглэлд үйл ажиллагаа болж үүрэг гүйцэтгэж чадахгүй байгаа. Тэгэхээр өөрөөр хэлбэл төр ингээ өөрөө орж байгуулад өөрөө энэ бүх юмыг одоо данхаалгаж хийнэ гэдэг бол нөгөө одоо явж байгаа төр цонхон байх хэвээр аль болох төрийн өмч компаниудыг цөөлөе гэж байгаа бодлоготойгоо бол нэг уялдахгүй байгаа гэсэн үг. Нөгөө талдаа энэ орон сууцны банк байгуулад нэг ипотекийн зээлийн асуудал үнийн докторжуулалт хүртээмж бол огцом өөрчлөгчнө гэсэн баталгаа байхгүй. Энэ бол цаанаа
гол ипотекийн орон сууцны үнэ өсөж байгаа зүйл бол их усрын өртөг байгаа. Зээлийн үг асар өндөр байгаа манай Монгол улсын хувьд. Тэгэхээр макро эдийн засгийн орчин өөрөө тогтворч ижээж, зээлжих зэрэглэл өсөж ээж, гаднаас татж байгаа их усрууд буурна. Нөгөө талдаа дотоодын банк санхүүгийн байгууллагууд санхүүгийн зах зээлийн тогтолцоог зөв болгож ээж, ганцхан банкны суурилсан биш. Өөр олон одоо хөрөнгө оруулалтын сангууд, за энэ даатгалын ялангуяа хөрөнгөлийн сангууд, нэмэлт тэтгэврийн сангууд гэдэг институционал хөрөнгө оруулалтын их усруудыг бий болгож, олон их усруудтай өртөг багтай их усруудтай болгож ээж бид нар зээлийн үгээ бууруулж, зээлийн үг буурж энэ орон сууц болон бусад төрлийн одоо зах зээл дээр зарагдж байгаа бүтээгдэхүүний үйлчлэгээний үн хямдраад явна гэсэн. Тэгэхээр гол Монгол улсад үн өсгөх гэдэг зүйл бол зээлийн үгийн өртөг гэж. Хоёрт бол бид нар өөрсдөө хамаг барилгын салбарын бүтээгдэхүүний импортоор авдаг. 60-70% нь импорт байж байгаа. Тэгэхээр өөрсдөө дотоод үйлдвэрлэдэг болж энийг айлуулах ахиу гол орцуудаа ингэж үн тогтворч байна. Тэгэхээр ийм байдлаар энэ бодлого руугаа бол илүү засаг төвлөрч ажиллах нь бол илүү оновчтой болов гэж харж байгаа. Төгсгөлд бас нэг асуулт товчхон асуугаад ерөнхийлөгчийн зүгээс өргөн байрсан их хурлын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төсөл юу энэ хавар хилцэгдэж амжихаар байгаа юм. За одоогор бол нөгөө өргөн баригдсан хилцэг хэсгийн дэмжигдсэн л явж байгаа. Тэгэхээр цаашаа бол 3-4 удаагийн хилцүүлэг явна. Тэгэхээр хуулийнхаа нөгөө хилцэх процесс хугацааны хувьд бол амжихааргүй байна. Тэгэхээр намрын чуулган руу дамжиж хилцэгдэнэ гэсэн үг. За танд өнөөдөр урилга хүлээн авч хүрэлцээж ярилцсад баярлалаа.